Монголчууд 1279 онд нийт хятадыг анх нэгтгэж өнөөгийн хятад улс бүрэлдэх үндсийг тавьжээ. Чингис хааны амийг аварсан ачны удам гэгдэх Баарын овогт Баян Жанжин нь анх Ираны Ил хаант улсад хүчин зүтгэж байв. Ил хаант улсын хаан Хүлээгүүгийн элчээр Хувилай хаанд очсны дараа сүлдэг албар ой билгийг үзэнгүүд ихэд биширч өөрийнхөө дэргэд үлдээж баг улсад ноёлох хүмүүс харин миний дэргэд үлдэн их үйлс бүтээлсгүй хэмээн сүм улсыг хороо нэгтгэх ус Хуурайн ерөнхий захирагчаар томилж Жанжинаа болгожээ. Баян Жанжин өмнөд хятадын сүм улсыг эзлэх 20 гаруй жил үргэлжилсэн аян дайныг удирдаж 1279 онд бүрэн эзэлж Юан бүрэнд нэгтгэжээ. Баян Жанжин бол нийт хятадыг эзлэн нэгтгэсэн анхны гадаа Жанжин бөгөөд одоо хүртэл түүний бичсэн ташуу зарилгийг хичээнгүүлэн Жанян орны хураасан гэх зэрэг утга зохиолын бүтээлүүдийг хятадын ихтэй сургуулиудын сурч судалж байгаа чухал сэдэв болсоор байна. Эдгээр бүтээл нь сүр жавха төгөлдөр сүр далайц их бөгөөд агуу их хүмүүнлэг үзлийн зориг санаа агуулгадж байдаг ажээ. Монгол хаан